шоу ихэд бэлэн болсон байна. Манай ээж намайг битгий орилоорой гэсэн. Яагаад гэдгсэн чи их муухай орилох юм ба чи амраа гэдгсэн. Тийм учраас ээжийнхээ үгэнд ороод сайн байцгаана уу? Энэ 7 хоногийн викли гэж эхэлж байгаа маа шүү. Тэгээд энэ 7 хоногийн виклийг эхэлцгээе. Эхнээс мэдэнүүд үзсэн байгаа баярлалаа. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий мэдтгэгчээр Monastery Tower ажиллаж байна. Баярлалаа. За энэ 7 хоногт маш олон үйл явдлууд боллоо. Шинэ жилийн өмнөх 7 хоног мөртлөө л одоо хэрүүл уралтай байлаа. За 7 хоногийн төгсгөлийн мэтгэлцэн бол амар гоё болсон шүү. Энэ 7 хоногийн мэтгэлцэн бол одоо ер нь улсын хурлын гишүүд сурж явах шиг байна. Айгуу сайхан нэлээд тийм эмоцтой бас үнслүүд айгүй сайтай мэтгэлцчихлээ. Гэхдээ энэ 7 хоногт оруулж чадсангүй. Яагаад гэвэл үнэхээр маш олон мэдээ байгаа учраас оруулж чадсангүй. За дээрэс нь энэ 7 хоногт бензин тосны асуудал гарлаа. За цэргийн асуудал гээд маш олон асуудлууд гарлаа. Ингээд бүгдээрээ мэдээгээ эхнээс нэг нэгээр үзцгээе. Өнгөрсөн 7 хоногийн бүтэн сайнд нэгэн дарга лайв хийсэн. Удамжиндаа автобуснууд нь шатаа зогсож яадаг. Хүрзээр давс бодсоо цацдаг. Тэгээ ийм хотыг би одоо яг 2 жилийн өмнө хүлээж авсан шүү. Нөхдөө одоо намайг цасаа цэвэрл, удамжаа цэвэрл гэдэг юм ер нь одоо манай эрхэм хүндэт шүүмжлэгчид хэлхээ болсон байна. Навшоо чи тогоо станцаараа гэдэг ийм хараал хэлхээ болсон байна. Энэ жил бид нар одоо Монгол улс анх удаага 5 дугаар цахилгаан станц гэдэг том төслийг хэрэгжүүлэх гэж байна. Намайг хүүхэд багтлаа ярьдаг байсан. Манай улс төрч эрхэм ах нар маш олон жил ярьсан. Аль нь намаагүй. За ер нь би бол маш их юм хийсэн. Тэгээд та нар бол эрхэм хүндэт шүүмжлэгч гэж намайг хэлээд байгаа шиг нэ. Босод та нарыг бас хэлж байгаа шиг нэ. Олон юм гоцхгүй шүү гэдэг юм хэллээ. Ер нь бол нийслэлийн төсөв 5 жилийн өмнө 1.1 их найд байсан юм. Одоо бүхэл бүтэн 11 их найд болсон. 10 дахин өс. Энэ баг худчунд Монгол улсын төсөвтэй тэнцүү ийм их хэмжээний мөнгө шүү. Ерөөсө хэдхэн жилийн өмнө Монгол улсын төсөв 10 гаруй их найт төгрөг байсан. Ийм их мөнгөөр ажил хийж яг өнөөдрийнх шиг юм байгаа юм уу тий? 10 төсөв нь 10 дахин ихссэн шүү дээ. Тэгсэн мөртлөө өнөөдрийн ийм байдалтай байна гэд боддоо та нар. Тэгээ надад бол үнэхээр ингэж их төсөв зарцуулж иж үнэхээр хангалтгүй ажиллаж байгаа юм шиг санагдаж байгаа. Зүгээр яг үнэндээ Нимбаатрын энэ солиорл бол үнэхээр хэрэгс хитэрч байгаа юм шиг санагдаж байгаа шүү надад. Одоо сүүлдээ нийслэл чи юу такси бааз ажилуулсан ч шиг одоо ерөөсөө бүр сүүлдээ төрөөс том болох гээд байна. Орон нутгийн үйл ажиллагаа явуулж байгаа мөртлөө. За тэгээд дээрэс нь яг энэ лайв хийж явахдаа манай хүн бас дүрм зөрчсөө. Энд чинь буцаж ирэх зураас би юу? Ер нь хүн бол ажил хийж чаддаг үедээ л хийдэг. За колонк руу ирэхчих. Энэ зураас тасгаа багш. Ер нь хүн бол ажил хийж чаддаг үедээ л хийдэг. За колонк руу ирэхчих. Энэ зураас тасгаа багш. Та бүхэн дөрмөө зөрчихгүй байвал шууд зам тээврийн одоо хөдөлгөөний хурд эрчимч нь би хэлээл байгаа. Энэ оорхгүй байна гэдээ яг хэлээд байгаа. Улаан цайм мэдхгүй би бол яг үнэхээр ингээд яг бүхэл бүтэн 2-2 үргэлжилсэн цагаан чугмыг зүгээр ингээд юу ч боломжгүй гэд эргэжчихдэг шээ. За тэгээд энэ үеэрээ бас хятад машина рекламдаад авсан. Тэгээ би бол зүгээр ингэж бодоод байгаа шүү. Ерөөсөө энэ Нимбаатар гэдэг хүн ингээд хятад машин рекламддаг болчлоо. Хятад машинаар баахан такси хийх гэж байгаа шиг байна. За ерөөсөө тэгэл хятадын нүүрс оруулж ирж гин. Дээрэс нь хятадуудтай хамтраад
стадион барина, урлагийн театр барина гэдэг ерөөсөө баг ийм бэчгэл ажиллаад байна. Нэр шүү. Тэгээ дээрэс нь ийм амар орк. Нийслэл хотын дарга бол уг нь бүх зүйлээрээ ингээд нийслэлийнхнийгаа дагуулад манлайлаад явж байгаа хэвээр. Гэтэл бүхэл бүтэн 2 зураас даваад эргэцэж байгаа хөх тий. Сайхан орк үстэй байна. За ингээд эхлээд энэнийхээ өмнө гэсэн би ер нь цэглэгөө машин барьдаг бензин хэрэггүй гэж яачсан аа. За ер нь колокло хэрэгч шааж байгаа. Сайхан. За тэгээд нийслэл хотын дарга нь ийм орк байх гэж одоо тэгээд бусад хүмүүсд одоо юу ч ярих үү те. За нэг ийм лайв болсон байна манайхаа. Сайхан. Манай нэвтрүүлгийн өнөөдрийн ерөнхий ивент тэтгчээр Сүхбаатарын талбайгаас 800 м-ийн зайд байрлах Monastery Tower-ын байна. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. За Monastery Tower-ын маань 2 жилийн дотор 48% өгөөж хүртэх хайбрид нөхцөлийг захиалагч нар болон хөрөнгө оруулагчдаа санал болгож байгаа юм байна. За энэ юу гэсэн үг вэ гэхээр та бүхэн өнөөдөр мөнгө оруулаад 2 жилийн дараа байраа авчиж болно. Хэрвээ байраа авахгүй гэх юм бол 48% өгөөжийг та өөртөө авна гэсэн үг. Ер нь бол тооцоололоор 2 жилийн дараа Monastery Tower-ын маань оруулсан хөрөнгө оруулалт одоо байрны үн маань өнөөдрийн захиалгын үннээс ойролцоогоор 75%-аар өсөх тийм тооцооллыг хийсэн байна. Дээрээс нь гадаадд байгаа монголчуудтайгаа гэрээ байгуулах боломжтой болсон байгаа юм шүү. Тэгэхээр хөрөнгө оруулагчд болон захиалагчдаа хайбрид нөхцлөөр 2 жилийн дотор 48% өгөөж санал болгож байгаа юм байна шүү. Энэ бол Monastery Tower. Их хотын хэмнэл чөлөө завгүй өдрүүдийн дунд бидэнд хамгийн ихээр дутагддаг зүйл бол гэр бүлтэй өөртөө зориулах цаг хугацаа. Хайртай бүхэнтэйгээ өнгөрүүлэх энгийн атлаа, үнцэнтэй мөчүүд амьдралын жинхэнэ тэнцвэрийг бүтээж байдаг. Цаг хугацааг хэмнэх боломж, тав тух, цогц орчныг танд өгөх үнцэнтэй сонголт. Сүхбаатарын талбайгаас ердөө 800 м-ийн зайд орших шинэ тансаг хэв маяг Monastery Tower. Энэ 7 хоногт бензин тасарсантай холбоотойгоор газрын тосны дарга одоо мэдээлэл хийсэн. Ер нь яагаад тасарчваа монголчуудаа? За нэг үгэлэхэд энэ хомсдол ийм учиртай. Ер нь бол 7-8 сард Монгол улс урд өмнө хэрэгжилж байгаагүй их хэмжээний бүтээгдэхүүнээ хэрэглэсэн. Өдөө орон нутгийн 100 жилийн ойнууд, бүсийн наадмууд. За энэ бүх бүтээгдэхүүнүүд маань ингээ Монгол улсын нөөцийг буруулах гэсэн. Яг л бид сар тодорхой хэмжээний бүтээгдэхүүн авах ёстой гэрээтэй. Тэрийг аваад нөөц маань 30 хоног ингээ бариа явах ёстой байтал энэ маань ингээл хэрэглээ нэмэгдээл нөөц маань бууралс. Бензин байхгүй тасалтаад байгаа буруут нь та нар яагаад гэвэл зунжингоо хөдөө явсан. Мо солигноо ер нь дарга нарын нэг юм хандлага байгаа даа тий. Өнгөрсөн жил чинь бас яалаа. Нөгөө валютын нөөц буурсан чинь бас монголчуудын буруу болсон шүү дээ. Яасан гэж бүгд бөөнөрөө коког явсан. Анаа бөөнөрөө коког яваа өстэй болгоочудаа бүгдийн Вьетнамд аваач үрчээ өстэй гэдээ бас буруу. За тэгэл утаа бол бас л бидний буруу, эдийн засаг хямарсан бидний буруу, бензингүй болсон дахиад бидний буруу. Та нар муусаа болгоочуд 100 жилдээ өстэй л гэж шүү дээ. За тэгсэн чи одоо хэрүүлчээрээ алдартай хануу хэрүүл хийсэ. Яг үнэндээ бол одоо 7-8 сард бол монголчууд бол хамаагүй их одоо хөдөө орон нутгаар явж бензин дуусгасан гэж ажиллаж тэр дарга. Тэр бүр үнэн гоё дарга. Гэхдээ яг үнэндээ бол манай улс дарга нь ихтчихэд байна. 20,000 дарга байна. 20,000 даргын 20,000 машин, 20,000 жолооч, 20,000 бензин. Тэгээд тэр дарга нар чи хаанаас гардгөө нөгөө нутаг орон сум руугаа ингэж явсан. Дарга нар хөдөө их хийсэн учраас манай бензин дууссан юм аа монголчуудаа. Үнэ гэшээс. Тий яг үнэн. Тэгээд дарга нар ерөөсөө өөрсөндөө ингэж бурууг ерөөсөө авахгүй юм тий. За ингэж бензин тосны хэрүүл үргэлжилсэн хөөрхийн амт нөгөө мө дамдын юм маань шүн оройгоор явж бүр өөрөө эргүүл хийсэ. Тэгээ одоо ингээл 3 дахь оройгоо шатхан түгээх станцуудын түгээлтэй канал. Сайн байна уу? Ажлын сайн уу? Сайхан үйлч чинь уу? За гайгүй юу? Өчигдрөөс аваад ирчлэх шиг энэ өнөө. Тэгтээ бас л
арай гэхдээ одоо ингээд нөгөө хойноос орж ирэх юм багасчаад бид ичээстэй хүрэх гэж зүтгэж юм уу тэгээд. Гурван шин дараалал өөрхий дамжин юм дарга маань явсан. За тэгээд ямар ч гэсэн энэ 7 хоногт нөгөө нэг бензиний хомсдол арай гайгүй болсон юм шиг гоо. Дахиад вагоноор бензин ирсэн. За тэгээд нөгөө очр нь бол арай гайгүй болсон. Бензин колонкууд ямар ч байсан юма тарааж гисэн. Тэгтээ очртойгоо. Би өнгөрсөн 7 хоногт хилээд байгаа шүү дээ тий. Оросд өдөр шөнөгөө дрон дуулж байна бензинийх нь үйлдвэрлэнэ. Тэгээ өөрсдөө ч баг бензин багтаа баг шүү гэн. Ер нь гол шалтгаан тэр гэдгийг сайхан хилчих гэсэн. Энэ 7 хоногт бол хөөрхий үнтэйг нүүр тулсан өөрсдөөс хилчлээ. Ер нь бол энэ хойно болж байгаа энэ дайнаас болоод энэ ангарскийн үйлдвэрээс бид нар авд юм аа. За яг ангарскийн үйлдвэр бол дрон дуулааг байгаа азар гэхдээ тэнчэнээс ингээ бензин нөгөө бусад дрон дуусан хотууд руугаа явуулаад байгаа маа тэгээ багассан юм аа гэдэг үннээ бас хүлэн зөвшөөрж илээ гэдэг. Уг нь дамжин юм маань нэг ийм жижиг сажиг юм биш. Нөгөө нэг ашигт малтны хууль те шинжилсэн найруулга нөгөө нэг гадаадын хөрөнгө оруулалтын хууль мөлийг хийгээсэй гэж би хүсэж байгаа. Тэрэн дээр уг нь айгүй зүг байр суурьтай яваад байгаа. Тэгээд даанчдаа тэгээд одоо хөрхий шүнж 3 шин дарааллаад ингээд бензин колонкуудаа эргэлээ. За дээрэс нь энэ 7 хоногт бензиний чанартай холбоотой асуудал нэлээд яригдсан. Энгийн АИ-92 автобензинийг зөвхөн Оросын албаны улсын Ангарскийн үйлдвэрт боловсруулж Кыргызстан, Монгол хоёрт л импортлж байна. Хэрвээ манай улс Евро 5 стандартын автобензинийг түлхүү хэрэглэвэл агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтой болохыг салбарын яамных нь хэллээ. Ер нь машина бодвол тэрэн дээр шүү дээ. 92 нэртэй муу бензин идснээс гайгүй чанартай юм яа бол машин тэнцэн зүгээр байх л гэж байна. Шатал мотлт. Машины дангинд зүгээр юм бол. За энэ яагаад гэхээр зөвхөн Монгол Кыргыз хоёрт нийлүүлдэг энэ АИ-92 яагаад зөвхөн Монголд нийлүүлэгдээд идэм бэ гэхээр хамгийн хямдхан АИ-92 гэхгүй. Яагаад гэхээр монголчууд бензиний АИ-92-оо хамгийн хямдханаар барьдаг учраас энэ бензин нь зөвхөн энэ бензин одоо авдаг 2 улсын нэг болчиход байгаа маа. Бусад улс орнууд бүгдээрээ евро руу шилжсэн. Евро 5 гэдэг рүү шилжсэн. Гэтэл Монгол л ганцаархнаа гуйж ийн гэдэг ингээд энэ бензинийг хэлдэг. Тэгээд ер нь бол цаашдаа энэ бензиний үнийг энэ АИ-92 дээр барьдыг болиулахгүй болвол энэ бензиний тасалдал ойр ойрхон явна. Та санаж гинөө? Ерөөсө жил болгоо явж байгааз өнгөрсөн жил явсан, тэрний өмнөх жил явсан, энэ жил гээд жил болгол бензин тосны хэрүүлэлтэй болно. Тэгэхээр энийг болиулах цорын ганц арга нь энэ бензиний дээд үнийг тогтоодог явдлыг л болиулах хэрэгтэй. Бусад яг бензинүүд нь бол чөлөөтэй явж байгаа гэж байгаа. Гэхдээ манай монголчуудын хамгийн хэрэгэлдэг бензин энэ чанаргүй АИ-92 байт юм аа. Тэгэхээр энийхээ үнийн чөлөөллийг тэгээд дэлхийн стандарт руу шилжих хэрэгтэй байна гэдэг юм зүйлийг энэ 7 хоногт хамгийн их ярьсан байна. Энэ 7 хоногийн бас маш олон хүний анхаарал татсан нэгэн сэдэв болвол за цэргийн анги дээр зодон болсон. За энэ дотоодын зэргийн 05 дугаар ангийнхан нэгнэр аллаа штэ. Ямар зөв болгаач үү? Одоо энэ дарга зэрэгт нь удирдлагт нь хариуцлага тооцох хэрэгтэй. Энэ зэрэгүүд ингэж нэг нэгнийгээ яргалдаг, хүчрхийлдэг юм байж одоо болохгүй. Цэрэгт явбал амнасаа алддаг. Энэ яргаллыг одоо хизээ зогсоох вэ? Энэ жижигүүд нь эсвэл энэ удирдах байгаа хүмүүс нь хаана байна? Аллаа штэ. Яа. За энэ бол Улаанбаатар хотод байрладаг цэргийн анги юм шиг байна тий. 05 гэдэг чинь хаана? Тэ? Хаана гэдгийг орбитд гэдэг тий. Тий энэ анги юм шиг байгаа. За тэгээд цэргүүд нэг нэгнийгээ одоо дэглэж явах энэ процессыг иргэн бичиж баримтжуулж авсан. За ингээд энэний маргааш аав нь маш ууртай гараад ирсэн. Цэргүүдээ. 5 сарын юм. Тэр мөн мал төгсөг пистануудаа гаргаад ир. Чаар юу вэ? Шүн тэр залуу яаж хийсэн гэж ямар мондог камертаа уцтай залуу вэ? Тэр айгүй мондог залуу байхгүй. Спаач. Хүүхийг орж уулзсан та. Одоо би уулзах чинь. Өөргөө хэлсэн чинь аав тий зүгээрээ аав миний битээ тэгээрээ. Хүүтэй гоё юм аваараа цахны даваа аваарч шүү дээ. Би одоо хүүтэй орж уулзах чинь. Миний хувьд одоо бас хүүгээ. Уучлаарай би стандартаа хэлчихлээ. Гэтэ би зэрэг байгаад аим хүнддэг байхгүй. Би босноо дэш ахад.
Би өстө баггүй боо авчиж буудаг шүү заа. Чатаа шүү. Заа. Ахт нь байна шүү. Би буудаг шүү. Хондорч авч байгаа. Буудаг шүү. Та нар ярах чи юм уу? Та нар өөш зөндөө удаа айлын хүүхдүүд амнасаа алдаа өстэй. Сэргэн байгууллагад амнасаа алдсан өстэй. Бичээс та нар. За ингээд ер нь бол ямар ч эцэг хүн бол ингэл байсан баг. Өмнө нь одоо амар том сонсголж болсон цэргийн байгууллагуудад маш олон залуучууд амь насаа алдсан талаарх мэдээд явсан учраас ямар ч эцэг хүний сэтгэл санаанд зовж ингээд уурлах нь бол аргагүй байсан баха. Тэгээд одоо бас л хүүгийн минь одоо бэртэж гимтээгээд айгүй болвол хөгжлийн бэрхшээлтэй ч гэдэг юм уу те эсвэл одоо амь насанд хүрчгүй гэж л айсан байгаа шүү дээ өөрхий. За тэгээ ороод уулзаад гараад ирсэн. Оол үчи. Тэгээ ямарсан миний хөө албаа ямарсан бүрээ хаагаад албаа ямарсан бүрээ хаачаараа л чи тэгээд аав ямарсан бити тэгээд айхтар санаа зовоод синсаа царайд хэлээ л. Хичнээн хэдэн хүнийг ингэж зодсон бол би тэрийг мэдсэнгүй ямарсан тэр зодож ирсэн хүмүүс нь 4 хүн байсан юм шүү. нийт зодсон дөрөв зодуулсан нь зодуулсан мэдгүй ямарсан тэрийг нас ухсан чинь болохгүй байна л та. Тэгээд цэргүүд нь одоо инээгдэж байгаа юм. Тэгээ цагдаа зэрэг олоолгаа юм байна. Шалгуулаад байгаа юм байна. За дахиад тийм болохгүй л гэсэн юм ярьж штэ мэдээ. Тэгээд одоо яах юм аа. Зодуулсан хүмүүсийг бас госпитал руу цэргийн эмнэлэг авч явсан гэдэг юм. Тэгж байна. Тэгээ манай хүүхдүүд авч яваагүй. Манай хүүхдүүд яваагүй л байна. Яа би аваа явчихгүй гэсэн чинь одоо тэгээд зүгээр л байна л гэж. Эвээ өөрхөө хүүн 90 сар бол байгааг хараад бас баярлсан байна. Тэгэд энэ бол байж болохгүй зүйлээ. Тэ? Тэгээд цэргийн ангиудад ингээд дэгэлт мэгэлт явдаг. Энэ бол байж болохгүй. За хууль зүйн яамны эхлээд ингэсэн байгаа. Батлан хамгаалах яам руу холбогдсон байгаа. Тэгэнгүүт батлан хамгаалах яамнаас бид нар энийг мэдэхгүй. Энэ бол энэ дотоодын цэргийнхний асуудал гэсэн байна. За тэгээ хууль зүйн яамтай холбогдсон. За тэгээ хууль зүйн яам энэ талаар асуудал дэвшүүлж ингэж гаргаж ирсэн байна. За тэгээд дотоодын цэргийг хариуцдаг одоо дарга нь юу гэж ярьсныг өдөрсөн. Энэ бидний хойч үе, энэ Монгол улсыг авч явахын залуучууд цаашдаа эцэг хүн болох, үрх толгойлох хүн, Монгол улсын тусгаар тогтнолын аюулгүй байдал тэгээд азтай эр хүн бол гэр бүлээ авч явах хүмүүсийг бид нар эр хүн болгож байгаа шүү дээ. Тэр утгаарч ирсэн бид нар энэ дөрвийн бус харьцаа битгий болоосоо энэ бүх дөрвөн журмаар нь явж байгаа. Бүр камерууд нь тавьж байгаа. Хийх ёстой манайхын журмын дагуу энэ албан тушаалтнууд байгаа. Гэхдээ нэг юм та нар бол энэ олон хүүхдүүдийн дунд ямар харьцаах вэ? Бидний хараа хяналтаас бас гардаг нэг хар бүсүүд байдаг юм аа. Тэр хар бүс нь нэг харамсалтай юм болсон. Үнэхээр бид нар зочигдмоор байна. За ингээд бас дотоодын цэргийн дарга Чингис дарга маа ямар ч байсан ингээд энэ бол байж болохгүй гэдэг чинь ер нь ингээд маш их хил ам хийж бөөн хэвлэл мэдээлэл болсны эцэст ер нь бол бас ингээд дотоодын цэрэг одоо ер нь энэ цэргийн ангиуд дээр энэ дэглэлт гэдэг юм уу те тэр тусмаа нөгөө даргаас цэрэг рүү ханддаг энэ асуудал бас багассан юм шүү байгаамаа. Ер нь бол гэхдээ бас ингээд цэрэг хоорондын асуудал бол байгаад идэм байна гэдгийг ингэж харуулсан. За тэгээд ямар ч үсэн цэргийн ангиудад хүүхдүүдэд явуулсан хүмүүс илүү тэр нөгөө хэрхэн буудад сурах юм те яаж нөгөө тактик яах юм хэрвээ одоо жишээ нь цэргээс халагдаад ирэхэд нь тэр орон нутагт нь гамшиг тохиолдвол яах юм бэ гэдэг тэр зүйлүүдэд илүү сургадаг цэргүүдэд улам илүү боловсралтай болгодог чиглэл рүү хандуулаас анхны тусламж яаж хэрэгэлдгийг мэддэг ийм залуучууд цэргээс халагдаж ирээсэй. Түүнээс шингээд хийцгүүрэл бие биенийгээ зодол тэглээд байж идэг ийм зүйл рүү битүү яваасаа гэдэг ийм зүйлийг хэлмээр байна. Тэгээд энэ 7 хоногт болсон бас нэг сенсац байлаа. Шинэ жил болж байна манайхаа. Энэ 7 хоногт цагдаагийн байгууллагаас нэг мэдээлэл хийсэн байна. За тасарчлаа уусан жолооч автомашин дотроо тасарч унтсан байх үедээ машинаа жолоодож замын хөдөлгөөнд оролцсон энэ зөрчил бүртгэгдсэн талаар тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн юм а. Тийм учраас хамгийн арын цонх болох жижиг цонхыг хангалж таслан зогсоосон. Хөөе сэрэй. Бүр ингээ унтцсан мөртлөө ингээ хаасан дэрэг шиг унтцсан баахгүй. Тэг юм мөргснөө ерөөсөө мэдээг ингээ унтцсан тэгээ хаасан дэрэг шигээ нөгөө машиныхын дугуй нь эргэлдээд байгаа үстэй тий. Ямар амар юм. За хүн амтны амь нас үргэлтжээгүй нь яамаа да бурхан минь гэж ёо. За тэгээд
шинэ жил болж гин манайхаа унтангаа чолоо ирж болохгүй шүү. Төмний тэр хүүхэн те унтцсан байсан мөртлөө ингээд жолоогоо бариад исэн гэдэг байгаа байхгүй. Тэгээ тийм боломж бол байхгүй. Унтцсан бол унтцсан гэсэн үг. Тэгээд энэ бол маш аюултай. Уучаад бити машин бариараа манайхаа. За гэж хэлээд дуусаагүй Солонгост уучаад машин барьжээ. Бүгд найрамдах Солонгос улсад суугаа Монгол улсын элчин сайдын яамны ажилтан согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ жолоо барьж зам тээврийн осол гаргажээ. Уг хэрэг нь энэ сарын 12-нд болсон байна. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм а. Тухайн ажилтан сахилгын шийтгэл оногдуулж эргүүлэн татах ажлыг эхлүүлсэн гэж гадаад харилцааны яамнаас мэдээлж байна. Согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ жолоо барьж Каннам дүүргийн гол зам дээр зам тээврийн ноцтой осол гаргасан талаар Солонгос улсын хэвлэл мэдээллээр шүүгэж байна. Техник дугаартай энэ автомашин дипломат албаны зориулалттай гэдгийг илтгэх элчин сайдын яамны машин байна. Уг хэрэгт холбогдуулан АГ Солонгос улсын замын хөдөлгөөний тухай хуулийг зөрчсөн. Бусдын биед гэмтэл учруулсан зэрэгт буруутгаад байна. Йоо, энэ бүр ингээд Солонгосын амар олон хэвлэл мэдээлэлээр гарч илээ. Элчингийн 0001 гэдэг дугаартай энэ бэмбэ өснө үү, бенз өснө үү? Бас үнэтэй яг элчин сайдын өөрийнх нь машин байна те. Энийг барьж очиод ингээд 2-3 машин авчиад хаваад бас л унтцсан юм шүү. Тэгэл хамаасан. Тэгэл бүр ганнамт штэ манайхаа. Хамгийн амар нь. Үгүй нэр манай монголчууд ч өөрхийн амт ингээд мөнгөгүй тэнцээ ингээд физикал эйшэгээл монголчуудынхаа нэр хүндийг жоохон өсгөхлөөр энэ пиццакууд нь гарч ирдэг гэж чи. Гэхдээ өмнө нь яалаа нөгөө бөхсвэрэл боо юм болоо зү чи. Үндсэн хуулийн цэцгийн дарганд бөхс бацчлаа гэд орилол. Тэр үуч боо юм болоод арайчтай ямар амар бүр үндсэн хуулийн цэцгийн дарганд үгээл ингэжсэн чи арай гэж нэг юм нэр хүндээ гайгүй болгоод ихсэн чи дахиад ийм асуудал. Элчин сайдын яамных нь жолооч сохтуудаа машин мөргөөд ингэж яасан бэ. За тэгээд зохион байгууллаа гэдэг ийм бэ гэж байхгүй шүү дээ гол. Тэгээ энэ бол би үнэхээр харамсаж байна. Тэгээд манай энэ гадаад иргэн яамныхан ямар амар хариуцлахгүй юм бэ? Байж байгаа л хар тамхины хэрэгт холбогдож байна. Байж байгаа л сохтуугаар машин жолооч чинь. Байж байгаа л асуудал, байж байгаа л хин нэг хүн амиа орлоод өгч чинь. Энэ юу н манай гадаад иргэн яамд энэ бодлого гэж юм байна уу? Гэхдээ саяхан эдгээр сарын өмнө Тайланд элчин сайдын яам дээр амиа орсон асуудал гараад бөө юм болоо үсттэй. Ерөөс хэдгээр сарын өмнө шүү. Тэгэл ерөөсө байж байгаа л Монгол улсынхаа нэр хүндийг унгаажуулах бүхэл юмыг энэ гадаад иргэн яамны энэ элчин сайдууд хийх эднэртэйгээ яагаад хариуцлага тооцдог юм бэ? Хариуцлага тооцно гэж байгаа юм. Гэхдээ энэ зөвхөн энэ жолоочтой тооцно гэж байгаа юм. Энд чи тухайн элчин сайдын яам ямар задгай байгааг л харуулж байгаа шүү дээ ерөөсөө. Тэгэл өөргөө манайхач Welcome to Mongolia гэл Netflix дээр энэ Солонгосын багтай хамтрал нэг контент хийгээл өөргөө үзэж тараалахын тэгтэл яг төрийн байгууллага нь ийм байдалтай байна гэдэг энэ бол байж болохгүй. За тэгээд дараа жил ер нь жуулчид авах юм уу гэдэг асуулт нь бас соёлын сайд маань хариулсан байна. Улсаас нэлээд жуулчид ирэх юм хүлээлт байгаа. Ялангуяа оюун жуулчлалын компаниуд одоо манад руу маш их хандж байна гэдэг ийм асуудлыг тавьсан учраас энэ 34 визгүй зорчих орнууд дээр бүгд найрамд Солонгос улсыг нэмж оруулахаар одоо чиглэл өгсөн байгаа. Өвлийн аялал жуулчлалыг бас хөгжүүлэх хүрээнд асуудлыг хэлсэн баг. Тэгэхээр одоо энэ өвөл манай улс руу бас хэдийн хэмжээний жуулчид ирэх юм шиг байна. Бид одоо бэлтгэл байдлаа хангаж чадсан байгаа. За энэ оны байдлаар бид нар бол нийт жуулчдын тоо бол 820 мянга орчимд хүрчихсэн байгаа. Өнгөрсөн оныхоос одоо нэлээ 15 орчим хувиар өсөлттэй жуулчид ирлээ гэсэн хүлээгдэж буй гүйцэтгэл байгаа. За Солонгосоос одоо жуулчин авнаа гэж ингээл бодож исэн чин одоо ингээд манайхаа ингээд асуудал үүсгэсэн байна. Тэгээд төрийн байгууллагынхаа та бити Монголынхоо нэр хүндийг ингээд унгаад байгаа чи. Одоо яг Монголынхоо нэр хүндийг хэн унгаж ийм гэхэлээ дандаа төрийнхөө унгаж. Очоод хурал цуглаанд явлаа гэж очоод тэнцэнэ архитаал, дампуурал, бардаклал. Тэгэл энэ нөгөө элчин сайдын яамнууд нь ажиллаж хийж байгаа юм байхгүй баахан бас архитаар суусан, машин тэргээр зугаалсан. Хамгийн гол нь татвар төлөгчдийн мөнгөөр яваад байгаа гэдгийг бас ойлгоорой. Энэ одоо 001 гээл машин чинь дахиад татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. Бидний л татврын мөнгөөр ийм машин авсан байна шүү дээ. Тэгэл ийм мөнгөөр улс орныхоо нэрийг дээш нь өргөдгөө маа гэхэд битгий доош нь оруулаад байгаа чи гадаад иргэн яамныхаа элчин сайдуудаа гуйж гин. Монголчууд чи ингээд эх орныхоо нэрийг энэ тэнд өргөөд ингээд хөөрхөн эрвэхт ирвэхээрээ яваад ах чи
манайхан төрийн албаныхад гэж ийм новшин юм байгаад. Болооч ядч архи авах болчихдгоо. Please. Sky компанийн маань энэ өвлийн хамгийн супер урамшууллаа зарласан байна. Энэ бол гэрэлт мөч гэрэлт Токио гэдэг урамшуул байгаа. Хэрвээ та бүхэн хосоороо Токио явахыг хүсэж байгаа юм бол энэхүү урамшуулд хамрагдаарай. Sky компани дараа төлбөрт, урьдчилсан төлбөрт, хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид шинэ хэрэглэгч болох. За багцаа идэвхжүүлэх, дата авах, за тэгээд төлбөрөө төлөх тоолонд та бүхэн урамшуулын эрх авах юм байна. Тэгэхээр энэ эрхээрээ та бүхэн энэ урамшуулд оролцсноо гэсэн үг. Мөн 21,000 төгрөгийн спешиал картыг худалдан аваад та гэрэлт гацуурын эзэн болох боломжтой байна. Найздаа бэлэглэх бас 50 ГБ-ийн эрхийн эзэн болох боломжтой байна шүү. Тэгээд гэрэлт мөч гэрэлт Токио урамшуулалтаа оролцоорой манайхаа. Баярлалаа. Sky Энэ 7 хоногт бас ч гэж гэрэл хийгээтэй юмнууд нэлээд боллоо. За тэрний нэг нь төрийн өмчийн компаниудыг хувьчлая гэдэг асуудал улсын хурлд орж ирсэн байна. Тэгвэл улсын хурал төрийн өмчит компаниудын хувьцааг биржээр хувьчлах засгийн газраас өргөн барьсан тогтоолын төслийг өнөөдөр хэлцлээ. Тухайлбал Монголын хөрөнгөний биржийн 15%, Эрдэнэ төлбөр төрийн өмчит үйлдвэрийн газрын 10%, Эрдэнэс таван толгой компани 10%-ийг тус биржээр олон нийтэд нээлттэй арилжахаар засгийн газраас санал болголоо. Мэдээж одоо энэ төрийн өмчийн компанийг хөгжлөх энэ одоо эддэг уудаг энэ их хурлын гишүүд сайд дарга нар өөрсдөө цүнх баригчдыг аваач тавьж байгаад хулгайлдаг ийм зүйл маш их байгаа. Энийг хөгжлөх нь зөв. Тэгвэл энэ дээр та бүхний одоо хулгайлсан мөнгө аль бие усны болохоос одоо бид нар өсөн үнэхээр одоо өгтлээ айж байна. Ард түмж гэсэн айж байгаа. Өнөөдөр цаг үе өөр болсон, нээлттэй болсон гэж ярьж л байна. Гэхдээ явж нэг хэсэг хүмүүс л авна шүү дээ. Хөрөнгөтэй мөнгөтэй эрх мэдэлтэй мэдээлэлд ойрхон нөхдүүд л авна шүү дээ. Тэгээд цаашдаа төр өөрсдөө уйлаад суугаад үн тариф нь нэмэгдчлээ гэдээ уйлаад сууж яхахыг үгүйсэхгүй шүү дээ. Энэ улс төрчид бол ирээд явдаг нүүдлийн шууд шүү дээ. За ингээд ямар ч байсан энэ асуудал улсын хурал руу орсон. Зүгээр л олон нийтийн компани болгож байгаа манайхаа. Тэгэх юм бол тэр чинь ингээд айгүй нээлттэй. За дээрэс нь хэрвээ үнэхээр ингэж хардаад байгаа бол зүгээр л дуудлага худалдаанд оруулчих л та. Тэгэл дуудлага худалдаагаар авсан мөнгө чи угаасаа авахтаа шалгаал их усүрийн шалгаал авна шүү дээ. Тэгэхээр энээс бити айгаа чи. Одоо бид нар яг ингэж ярьсаар байгаад нийт дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ бараг 70%-тэй тэнцвүүц тийм их хэмжээний төрийн өмчтэй болцсон байна. Одоо дотоодын нийт бүтээгдэхүүний 70%-ыг төрийн байгууллагууд хийдэг болцсон байна. Энэ бол байж болохгүй. Тэгэхээр ингэж ярьж айсаар байгаад бид нар ингээд өнөөдөр баг социалист улс шиг ийм улс болцсон байна. За дээрэс нь төрийн өмчийн компаниудыг одоо хувьчлах, эдний менежментийн сайжруулах чиглэлээр маш олон жил туршлага судалсан байт юм байна. Тэр талаар бас их амгалан гişүү ярьсан байна. Сая Бямцэг тгшүүн Сингапурын Temasek-тер очиод ирсэн байлаа. Би зөвхөн онгойтой зүйлийг хэлье гэж бодож. Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэтэй очиход тэр Temasek сан дээр Монгол улсаас 108 дахь удаагийн зөрч төлөөлөгчд нар ирж гэнэ гэж хэлсэн. 108 дахь удаагийн. Тэгээ танах төрийн өмчийнхөө одоо өргөжлөн байгуулалтуудыг одоо хүртэл хийгээд өнгөж. Энэ дэлхийн хэмжээнд манай монголчуудын хамгийн их очисон компани бол Temasek, Норвегийн Баялагын сан гэж энэ хоёр компани байдаг. Маш их судалсан. Маш их мөнгө зарсан. Эргээд ямар ч үр дүн байхгүй. 108 удаа очиж судалсан гэж байгаа шүү дээ. Нөгөө тал мөр сүулдэ залхсан байгаа. Одоо дахиад монголчууд ирж байгаа юм яас гэсэн бэ? Ямар судалж ханддаг юм бэ? Тэгэл нэг удаа очихдоо доотлол нь 10 хүн очиж байгаа шүү дээ. Тэгэл тэдний буудлын мөнгө ингээл бөө юм явж байгаа. За тэгэл би зүгээр бодсон байхгүй. Зүгээр доотлол нь ингээд нэг 10 хүн очлоо гэхэд ойролцоогоор баг 3 гаруй тэрбум төгрөг зөвхөн энэ онгоцны зардал зарцуулсан юм. Тэрнээс олон тэрнээс их мөнгийг буудал тэгэл хоол ундаа зарцуулж тээ. Ямар ичтгүү юм бэ те. Одоо бүр санаа зовоосоо өөрснөөс Temasek яваа гэхээс бүгдээ ичцгээ. Норвегийн баялагын сан ялгаа авах. Тэгсэн мөртлөө Норвегийн баялагын сангийнхаа утга учирыг одоо бол олоог байгаа. Одоо та нар анзаараарай. Иргэдтэй мөнгөний тараараа л гэдэг. Уул уурхай мөнгийг Норвегийн баялагын санч тэрний эсрэг ойлголт шүү дээ. Яаж иргэдтэй тараахгүй хөрөнгө оруулалтын сан байгуулаад тэнцэнэ үржүүлэх вэ гэдэг тухайн асуудал шүү дээ. Тэгсэн чинь манайхаа ерөөс тэр өчнөө удаа очсон мөртлөө ойлгохгүй. Тэгээ үнэхээр онгойтой тий 108. Тэгээ сая
Бямцогт очин гэдэг чинь манай Монгол улс нийт 109 удаа очсон баг. Сая ичихгүй шаагаад очсон баг. Уг нь 108 дахь нэлсэн байж та өргөд төсвөр алдаад үгүй манайхан та ч одоо 108 дахь ирчлээ. Болоогүй л байгаа мó гэсэн чи дараа 109 дахь нь ирсэн хүн шиг. Мань дахиад судлахаар ирлээ. Алах юм аа манай. За тэгээд улсын хурлын гишүүд ер нь бол их айцтай байна. Төрийн өмчиг компаниг одоо ховчлно гэсэн. Өмч хөвчлөлт их болгоомжтой хандж байгаа юм. Учир юу гэхээр энэ 92-оос 2000 онд хийсэн өмч хөвчлөл ерөнхийдөө бүгд л монголчууд хуудуутай болсон гэсэн ойлголттой болсон. Тухайн үеийн одоо эрх мэдэлтэй мэдээлэлтэй дарга нар энийг одоо яг ерөнхийдөө хөвчлээд авсан юм л дүр зурагтай байдаг шүү дээ. За тэгээд тэр компанид ажиллаж байсан тэр төрийн өмчтэй ажиллаж байсан бүх ажилчийн албаагчдын бүгдийг ер нь гудамд харгасан. Яг дампуур л болсон шүү дээ. Маш олон одоо энэ төрийн өмчт компаниуд ингээд хөвж шилжсэн. Дарга их хурлын гишүүдийн цүнх баригч нар очиж томилогдоод байна. Хувийн хвшлийн одоо орон зайг булааж аваад байна гэдэг шүүмжил байгаад идэх нэг талтай. Төр данхаар байна шүү дээ. Төрийн өмч компани хитгэхэд том байна шүү дээ. Үр ашиггүй шүү дээ. Энийг л бид нэр тийм үү олон нийт нээлттэй болгоё. Олон нийтийн тэн дондоо хувийн хвшил иргэдийн оролцоотой болгоё. Оролцоотой болох тусмаа тэр өмчийн эзэн болж байгаа хүн чинь илүү хяналтаа тавина, илүү үр ашигтай байлж хөрөнгөний өгөөжийг хүртхийг бодно. За яг ингээл төрийн өмч хувьчлал ярихлаар нөгөө нэг лалрын 90 оныхоо хувьчлалыг л яриад энэ. Энийг баг одоо 35 жил ярьлаа. Төрийн өмчийг хувьчлаад ингээд хувийн бизнес руу оруулаад энэ төрийн төрд байдаг мөнгийг багасгах, энэ ч ордог хулгайг нь багасгах гэхэлэр нөгөө л 90 оных юм. Тэр 35 жилийн өмнө байсан хүмүүсийн боловсрол өнөөдрийн хүмүүсийн боловсролоор шаал ондоо болцсон хүмүүсээ. Тэгэд энэ нэг лалрын 90 оны хувьчлал гэдэг юм ярьсаар байгаад тэр өөртөө хэдэн 100 их 80 төгрөгийн өмчтэй болчихсон шүү дээ. Тэгээ одоо тэрийг хин захиран зорчулж байгаа. Нөгөө нэг айгаад байгаа нөгөө уус төрчт нь нөгөө нэг авилгачт нь зарцуулж байгаа шүү дээ. Тэгэл одоо нэг юм үлгэр шиг 90 оны хувьчлал гэх нэг юм үлгэр шиг юм яриад тэгэл ингээд хамаг юм гацаагаад суугаад. Одоо энийг болоо зүгээр хөрөнгийн бирж дээрээ энийг гаргаад зараад тэгэд хүмүүс хувьцааг нь авах л дээ. Манай монголчууд аль хэдийн олон улсын биржээс хувьцаа авах чадвартай болсон шүү дээ. Хоёр дахь зах зээл дээр нь гаргал та тэр хувьцаануудаа. Тэгэх юм бол эн чинь ингээд зах зээлийн чам руу ороод эн чинь хүмүүс өөрсдөө ингээд явах органик процессыг л ингээд 90 оны хувьчлал гэх тэнийг юм ярьсаар бод ингээд бүгдийг гацаагаад байгаа. За яг энэтэй холбоотойгоор анар гişүү асуулт асуусан. Би нэг юм гайхаад их. Нэр бүхий гişүүд за зарим нэг нөгөө эдийн засгийн эрх чөлөө ярддаг үзэл баримталтай намын гişүүд төр том байна, данхар байна. Танаа нам төрийн өмчт компаниудаараа намын санхүүжилтээ хийж ийн гэж яриад байдаг. Тэгээ эдийн засгийн эрх чөлөөгөө ярддаг мөртлөө энэ тогтоолыг дэмжихгүй ер нь хувьчилж хэрэггүй гэдэг юм яриад байна. Тийм. Тэгээ тэрийг ерөөсөй ойлгохгүй байна л да. Жишээ бүжээ дэрга. Тэгээд одоо тэгээ бүжээ дэрга та бол бас намайг гомдоож болохгүй шүү гэж юм ярьж ийлээ шүү дээ. Тэр нь бас юу гэсэн ч үгүй. Тийм. 10% даваа сүр нэгээд байгаа штэ гэд нэрэл даваа сүр амар эсэргүүцчихлээ. Нөгөө мө бяцлагны үйлдвэр нь байхгүй болчих гээд байхгүй өөр юм. Тинчээ минчэнэ тамилж мавилжаа сая өчигдөр над руу нэг хөвсгөлөөс залуу биччихлээ. Гүй амраахын нэг бяцлагны үйлдвэрийн дарга марга гэж өстө үнэн илгээ юм болж байна өстө. Гачи юм болж тэр барьцсан бяцлагных нь үйлдвэр нь ч нэг гачи юм байна. Томилж байгаа юмнууд нь ч нэг гачи бас нэг юм төрөнд томилгоод нэг нөхөр ч юм уу эсвэл нэг хүнд ингээд даалгаж өгөөд байгаа юм уу. Тэгээд би яг сайн мэдэхгүй байна чи өөрөө наатаа сайн судалж байгаад ягараа гэдгсэн. Гэхдээ яг ингээд хамаг авилгал хээл ахуул бүх юмны их сурвалж чинь төрийн өмч байна шүү дээ. Төрийн компаниуд байна шүү дээ гэд хэлэхлээр тийм гэдэг байгаа. Гэхдээ тэгээд энийг байхгүй болгочлоо үгүй гэдэг байгаа юм. Үгүй 90 оны хөвчлөл гэх тэнийг юм яриад. Тэр нь амар утгагүй байгаад байгаа юм аа. Тэгэд одоо тэртээ дөрвөө тэрийг дуудлага худалдаагаар худалдсан ч олон нийтийн компани болгоод бирж дээр зарсан ч гэсэн эн чинь амар нээлттэй ил тод болно. Эн чинь заавал ингээд жил болгон тайлангаа 50 нөгөө хувьцаа эзэмшигч чинь айгүй болвол 50-аас дээш хувийн авчих юм бол тэнцэнэ борд руу хүнээ оруулна. Нэрээ нэг ийм юм бодлоо. Нэг 5%, 49%, 30% мөг нэг ийм хачин ингээд нэг ийм айцсан ингээд нэг ийм
амруу нэг жоохоо юм хийж байгаа юм шиг. Sorry no. Хэрвээ тэгэх юм бол наа чи хөвчлөлт ерөөсөө биш. Дандаа 51-ээс дээш хувийн хөвчлөж ийс наад чинь жиггүй хөвчлөлт болно. Төв шуудангийн хөвчлөлт байгаа шүү дээ. 30% нь хөвчлсөн дампуу хэвээр байгаа. Ихэнх хувийн төрийн компани төр эзэмшдэг, нөгөө борд бүгд төр явдаг. Тийм учраас нөгөө Монгол шуудан ч ямар байгааг бүгдээ харж байгаа шүү дээ. Тэгэхээр 51-ээс дээш хувийн компаниудад болон иргэдтэй. Иргэд тэр хувьцааг чи авах гээд байгаа байхгүй юу да? Яг нөгөө төрийн банкны тодорхой хувийг хувьцаа болгоод гаргасан шигэ 51-ээс дээш хувийн иргэдтэй өгөө. Тэгжиж наадах чинь жиггүй хөвчлөл болно. За төрийн компаниудтай холбоотой бас мэдээ явсан байна. 2024 онд төрийн өмчит компаниуд нийт 1,80 төгрөгийн 1555 зөрчилтэй гүйлгээ хийсэн нь аудитын шалгалтаар илэрчээ. Үүнээс 1.3 тэрбум төгрөгийн 220 зөрчилд төлбөрийн акт тогтоож 750.1 тэрбум төгрөгийн 600 зөрчлийг арилгах, таслан зогсоох шаардлагыг үндэсний аудитын газраас тавьжээ. Мөн төрийн өмчит компаниудын дарга нарын томилгоо улс төрчсөн нь ашигтай ажиллах боломжийг алдагдуулахаас гадна алдагдaltaй ажилласан төрийн өмчит компани удирдлагууд 971.9 сая төгрөгийн урамшуулал авсан гэж үндэсний аудитын газраас дүгнээд байна. Ийм амар болцсон байгаа байхгүй. Тэгэл ийм амар юмнуудаа ингээл нэг иргэдийн хулгай, хувьчлалыг, тэг хувийнх нь шилжүүлэх ингэнгүүт 90 оны хувьчлал нэг юм мангастай болцсон. Тэгэл үгүй наад авилгалч чинь баларлаа 90 оны хувьчлал. Үгүй чи 90 онд байсан хүмүүс чи шалд бараг зах зээлийн талаар ямар ч ойлголтгүйс. Одоо та нар зүгээр дурын газар очиод аргаад зүгээр тэнцээ чи ингээд Forex, Morex одоо нөгөө олон улсын зах зээл дээр ингээд гэрээ мэрээ хийгээд амар өөр болцсон. Тэр үеэс чи шал өөр болцсон. Одоо наадах бол за дахиад дээрээс нь төрийн өмчийн нэг компани дээр нэг хүн томилсон байна. Би өнгөрсөн сая бас мэдээлэл авлаа. Автоврын үндэсний төв дээр хөгжимчин хүн ажиллаж тавьж байгаа мэдээлэл. Бид нар сонгон шалруулалтыг хийхгүй бол цаашдаа төрийн өмчит компаниуд бол завхарсан хэвээрээ байна гэдгийг бид нар маш сайн бодож ажиллах ёстой гэдгийг хэлье. Хөгжимчин хүн шиг тийм. Тэгсэн чинь бас нэг энэ яг юм шиг хүн байлаа. Ингээ харахаар хөгжимчин. Ингээ харахаар уяач байгаа даахгүй. Уяач мөртлөө хөгжимчин. Ингээ бас нэг харж нэг даргын дүүч хийж байгаа шигээр. Сони яг ийм сони юм шиг хүмүүс ингээд дарга болдог байхгүй яг. Ерөөсөө ямар ч ялгаа байхгүй. Энэ сайд болж байгаа энэ төрийн өмчийн одоо компаниуд дарга болж байгаа хүмүүс яг ийм ингээд хөгжимчөө уяач даргын дөө. Түүнээс тийм мэдлэг чадвартай хүмүүс ерөөсөө тэр Тимосек хин чамаа авахгүй зэ манайха. Тэр бүксэндээ чихээ зүгээр бүгдээрээ гоё ингээд очиж Сингапурт очиж шоуж моож аригтаж мэрэгж азар осл хийчихгүй л ирж байгаа манайх. Тэгэл Тимосек гоё яа. Гүй тэгээд наад хөгжимчин шаа гэж. Уяачаа хөгжимчин шаа. Тийм л юм болж энэ манайхаа. За тэгээд одоо энэ бүх ажлыг чи өгн хөрөнгөний бирж хийх ёстой шүү дээ. Тэгсэн чи энэ бас дахиад төрд үйд юм байна зэ. Бүр лалдрын. Double penetration хөрөнгөний бирж л дээ. Уг нь энэ ховчлуудын чи хөрөнгөний бирж хийх ёстой шүү дээ. Тэгсэн чи энэ хөрөнгөний бирж нь бас дахиад төрд үйд юм зэ. Нөгөө double penetration гэлээ гэх чир. Давхар гошногдолцсон байж шүү дээ. За тэгээ энэ талаар бас ярьсан байна. Тэрчээ зоригтой хөвчлөхгүй бол ямар ч менежментийн компани ашиг сонирхол нь орж ирэхгүй болохоор сайн ажиллахгүй. Лондонтой бол зүгээр л систем авсан шүү дээ. Одоо бол ингээд энэ гадны хөрөнгө оруулалтыг маш богино хугацаанд татаж оруулж ирэх болцоо бол хөрөнгөний мэржээ нээлттэй болгоод Токиогийн хөрөнгөний мэрж, Солонгосын хөрөнгөний мэржтэй менежментийн өчмөр байгаа. Тэр хуулиа өөрчлөөд хөрөнгөний мэржийг бол ховчлох сонирхол байдаггүй шалтгаан нь одоо газар байшинд нь болоод идэв шүү дээ. Тэгэхээр төрийн өмчийн хороо тэрийгэ тусад нь хувьчилж дуудлага. За ингээд хөрөнгөний ер нь бусад орны хөрөнгөний биржүүд дандаа хових байдаг. Ягаад гэвэл чи хөрөнгөний биржээр дамжуулж тэр хөрөнгөний бирж чи өөрөө ашиг гэдэг багхгүй юу да. Тэгээд тэр инсентив дээр нь тэр нөгөө хөрөнгөний урсгал хамаг юм чи явдаг багхгүй юу. Гэтэл манай төрийн учраас бас ялгаа байхгүй. Яг төрийн өмчг болцсон ингээд. Тэгээ яагаад ингээд ийм байгаа юм гэсэн чи. Гэхдээ энэ Элдв очрын кино театр чинь төрийнх штэ.
Энийг авчвал өстө дээр нь баг барилга бариад. Тэгээд дараа нь хэлж илээ. Тэр барилга нь төрдөө байдаг юм уусгүй. Тэр гол явж байгаа тэр процессын л тэгэл ховчилж байгаа шүү дээ. Тинчээ хүмүүс ингээд өөрсдөө ингээд гүйлгээгээ хийгээд ашиг олдог тэр юм л болгочоочтой гэж байгаа. Тийм шүү дээ. Тэр байшин төрдөө байдаг юм уус гол нь тэр хөрөнгийн биерж чинь. Тэр байшингийн биш манайха. Тэр хөрөнгийн биерж чинь хувийнхны явуулдаг тэр боломжийг олгоо тэр гадны хувийн тэр хөрөнгийн биерж мэржийг оруулаад ирсэн чи яах вэ тийм үстэй. Тэгээ явуулчихаа л гээд байгаа манайха. За тэгээд нэг юм хэлмээр байна манайха. Энэ тэнэг 90 оны хувьчлал гэдэг тэр тэнэгээ балан юм одоо зогсон энэ ч тэрнээс 35 жил өнгөрөөд хүмүүс наад хөрөнгийн биерж хувьчлал хувьцаанаар шал өөр ойлголттой болсон. За бүр болохгүй олон нийтийн компани болохгүй бол зүгээр сайхан дуудлага худалдаанд оруулчих. Тэгээд тэр авж байгаа мөнгөнийх нь хүүсвэрийг шалгачих. Тэгээд болно шүү дээ. Өөр яах гэдэг юм бэ? Угаасаа дэлхийд даяараа тэгж явдаг шүү дээ. Тэгэхгүй л тэгэл нөгөө нэг өлөг болсон нөгөө 90 оны хувьчлал гэл балан юм а ярьсаар байх юм бол төрд их өмч байсан хിവэрэл байх болно. Дампуу байдал нь хിവэрэл байх болно. Хөгжимчд дарга болсон хിവэрэл байх болно. Даргын дүү тэнцээ дарга болох хിവэрэл байх болно манайха. Тэгэхээр энэ өмчүүдийг 51-ээс дээш хувийн яаралтай иргэдийн өмч болгоо. Иргэд энийг авмаар хувьцаагаа авмаар бид хөрөнгийн биелжээр дамжуул баярлаа. Америкийн алдар Johnson & Johnson-ы Tylenol-ыг би та бүхэндээ танилцуулж байна. Дотроо аспирин болон ибупрофен агуулаагүй учраас таны ходоодыг зочроохгүй бас бөөрөнд чинь сөрөг нөлөө үзүүлэхгүй байгаамаа. Та Tylenol-ыг халуун бууруулах, сарын тэмдгийн өвдөлт, за тэгээ шүд өвдөх, ханиадны өвчин намдаахад ашиглах боломжтой. Тэгэхээр та бүх төрлийн өвчин намдаахад Tylenol-ыг хэрэглэх боломжтой. Хамгийн гол нь та тайлбарыг уншаад эмчийн зөвлөгөөгөөр хэрэглээрэй. St. Farm, Америкийн алдар Johnson & Johnson-ы Tylenol бидэнтэй хамт байлаа. Баярлалаа. Энэ 7 хоногт гэж дахиад. За нэг ихчтэй алуулсан энэ 7 хоногт бариулж идүүлсэн хэвээр. Хөргөмтэй одоо баг сэтгэл санаагаар унж байгаа бах уу? Энэ алавдлагын арга хэрэглээд байгаа нь хоёр талтай юм. Нэг нь бол одоо та хоёр жишээлбэл мэд орших Бацангил хоёр татвар төлөх талаараа яг ижил хариуцлагатай байх хэрэгтэй. Ижилхэн жишээлбэл мэд орших нь өөрийгөө чадан ядан үсэж хангалж байгаа татвараа хугацаанд төлчих. Өөрөөр Бацангил төлөхгүй яваалаа. Бацангил төлөхгүй яваалаа гэж Бацангил тэр мөнгийг өөртөө эргэлдүүлээл мэд оршихтай өөр төвшөнд өрсөлдөх гээд шин. Мөнгө орших болохоор бага мөнгөөр өрсөлдөж чинь татвараа төлсөний дараа Бацангил бол мөнгөө төлөөгүй байхдаа өрсөлдөн. Ийм байдал үүсгээд байгаа нэгдүгээр. Дараагийнх нь бол тэр дансыг хааж байгаад эсвэл одоо ямар нэгэн тусгай зөвшөөрөл энэ төр сонгохыг одоо татрын өргөө авснаа энэ гэдэг шаардлага тавиад байгаа чинь нэг талаасаа тухайн татварлагч бас яах нь туслаад байгаа юм. Гэт хэлсэн алуусаа. Гэхдээ нэг ийм хандлага байгаа энэ манайхаа. Яг үндэ татвараа төлөхч орлого орж ирэхгүй манайхаа нэрэн шүү. Юм зарагдахгүй байна. Энийг ерөөсөө энэ ихч ойлгохгүй байхгүй. Энд чи зүгээр нэг ингээд сууж байгаад амаа ангаад сууж байгаад нэг хитэн цаас орж ирэл тэгэл өстө худлаа баг зүгээр шахуу олцсон мөнгөөл харамлаад өстө өгөхгүй гэдэг юм шиг юм яриад байгаа байхгүй. Нөө үгүй. Бид нар чи энэ олон хүний цалингийн 50 тэгээ нөгөө бараагаа хамгийн гол нь энэ хэдэн хүн чи пивэ зархаж боо бол бүксийн 7 гооч штэ би юу яа илэг хамгаалагч үгүй шарчин өгөө үзээдэг боо болно тэгээ авахасаа авахгүй нэг тэгээ хамгийн гол манайха энэ татвараа төлөгч мөнгөгүй болчиход байгаа гэдэг талаар ерөөс ямар ч ойлголт байхгүй манай татварынх энийг л энээс болоод хүмүүс уурлаад байгаа байхгүй нэрэ хүн баг нэр одоо баг юу ашиг олох мантай нэрэ юу татвар төлөх мантай л болчиход шүү дээ. Баг мөнгө орж ирэхгүй байгаа байхгүй да. Тэрийг ойлгоогүйс болоод энэ ихч бүр энэ 7 хоногийн most hated хүн болсон зэ. Эсвэл бүр хамгийн их үзий ядагдсан хүн болсон өөр юмд. За бүр улсын хурал дээр хүртэл хүн ярьсан. Өчигдөр Facebook дээр харагдаж татварын байцаагч нэг эмэгтэй хэлж байгаа үг. Ерөөсөө аж ахуй бизнес эрхлэлтийн амьдарч байгаа нийгмээс бүр дасгаад алга болчих. Уул нь ямар нэгэн хуулийн этгээд бизнес эрхлээд, ажлын байр нэмэгдүүлээд, иргэдийг орлогожуулаад, дээр нь эдийн засгийг тэлэхэд хувь нэмэр оруулаад,
тодорхой хэмжээний татвар төлөөд явна гэдэг чинь бол улс орны хамгийн эрхэм үн цэнтэй зүйл байхгүй юу? Гэтэл манай энэ байгууллагууд чинь юу болоо хөрч өгөхээр ерөөсөө сааж амьдарч байгаа үнээг л авч идэх гээл аль болох л хуулийн этгээдийг татан буулгах гээд төсөв мөнгө гэдэг юм уу энэ татврынхаа дарамтыг хамгийн чухал гэж ойлгосон юм уу? Дансыг хааж байгаа ч болтгой л ер нь үйл ажиллагааг боомлж байгаа ч болтгой эх жил энэ байгууллага байсан ч яалаа байгаагүй ч яалаа өнөөдөр л би авах ёстой юм авж ивэл гэдэг энэ хандлагаар хардаг байдлыг одоо зогсоомоор байна. Яг үнэн те. Үнэн. Хамгийн гол нь тэр нэг үнэ гэдэг нэг юм байгаа юм байна заяа манайха. Хүн болгоор тэр өөрхийн үнэ чинь бүр дэлгэнгийн шувтраад бүр сүү гарахаа олцоод байгаа маа. Тэрийг л ойлгооч л гэдэг хэлээд байгаа шүү дээ. Нэг сайндаа татвар төлөхгүй одоо ихчүүл тэгж ойлгоод байгаа байхгүй нэг хоёр хүн байгаад нэг нь айгүй шудраг төлрөө нөгөөх нь ингээл тансаглаалтай дэрэг үрч ингээл электрон бараамаараа аваад шоуж муудад нөө хэрэгсэ тэгээд татвар зүгээр дэлгэнгээс нь сүү гарахаа болцсон байхгүй да. Яг тэгвэл нөгөө үнэндээ ерөөсөө усч өгөөгүй, өвсч өгөөгүй, үнэгээ бүр арчлаач юу. Юу утсан бэ гэдэг үнэгээ шутраад өстө хитэн 10 литр сүү авнаа гэж бодоод байгаа. Гэхдээ тэр хөөрхийн үнэгээ чи хооллох хэрэгтэй байхгүй. Ерөөсөө хоолгүй 30 хоног хонолцсон нөгөө үнэгээ. Муу пистагаас бол сүүгаар хөстөл гэл ингээл бүр цусын наалтанд ил ингээд шутраад байгаа л ийм л үзэгдэл болчиход байгаа. Гэхдээ нэрээ Үнэш тэр үнэч нэх амар дэлэн дүүрэн сүйтэд нэх чи байж би сүүгээ тоглондоо тэр ерөөс тийм баг. Тоглон аль хэдийн өнгөрцөн өрхий. Яагаад тэр тоглон нэгч өгөөгүй байхгүй да. Дараагийн үнэ байхгүй. Яагаад бол тэр дараагийн үнэ мүнэгээ ерөөсө бодоогүй. Дараагийн тоглолтны тухай хийж бодоогүй. Зүгээр л ерөөсө тэр юу ч өгөхгүй байж байгаа энэ үнэг ингээл саасаар байгаа л ерөөсө бид нар л гэдэг ийм бодол чинь өнөөдрийн компаниудыг ийм болгоцсон юм аа. Тийм учраас таныг тийм олон хүн хараасан юм байгаа шүү гэжээ. Тэгэхээр татврын байгууллагынхаа сангийн сайд хөргий энэ татврынхны ч буруу биш. Ер нь энэ сангийн сайдыг л буруу бодлого шүү дээ. Ер нь явын цавын цааталтаа. Цаанаасаа л ингээл татвар гэл ингээл орилоод байгааг л гол шалтгаан багхгүй да. Тэгэхээр ийм байна. Тэгээд энэ үнэгээ нэг жоохон тэнхрүүлээ итгэлтэй манайхаа. Нэг жоохон ус өгчих. Тэр заавал тэр айлын үнэ нь үчиг 20-30 литр ус ирэхгүй нэг 5 литр ус. Яаж нэг ганц аяга энэ нэг зис аягаар нэг жоохон ингээд тусаачгал да. Нэг жоохон сүү юу өгчих. Өвс нэг жоохон бид нэг их юм өсгөө жоохон л өвс өгчих гэж байгаа шүү дээ. Жоохон өвс өгчүүд бид нар хамаагүй сүү гаргая гэдэг байгаа байхгүй та. Тийм л юм хүсэж байгаа шүү. Тэгээд энэ 7 хоногийн хамгийн их үзэн ядагдсан хүн яг гоо энэ их чөөрхий симпл болгоос биш. Цаана бол хамгийн том энэ зүйлийг хийж байгаа хүмүүс чинь сангийн яв энэ данхар төр юм байгаа шүү. Тэрийг бол. За бас манай төрхөө ойлгоод ах шиг байгаамаа бас. Бас ингээд байн үглээд бахлаар чинь бас нөгөө хүмүүс чинь бас тэнийг юм биш болохоор ойлгож байна. За учрал гişүү энэ 7 хоног зөвшөөрлийн тухай хууль оруулж ирсэн. Нийт 30 гаруй төрлийн үйл ажиллагааг буюу хүнсний зах, дэлгүүр, ресторан, цайны газар, кофе шоп, өсчин гоо засал, хийм цэвэрлэгээ, бялдаржуулах төв, спиннинг, цанын баазын үйл ажиллагааг зөвшөөрлийн үндсэн дээр бус төрийн байгууллагын шийдвэр хүлээлгүйгээр зөвхөн төрийн байгууллагад мэдэгдэл хүргүүлээд эрхэлдэг байхаар тусгалаа. Мөн аймаг нийслэл дүүрэх зөвшөөрлийн хууль заагаагүй ч зөвшөөрөл шиг бичиг баримт шаарддаг байсан хувцас захиалга, засвар, гутал засвар, нүдний шил захиалга, засвар, цаг засвар, гэрэл зургийн үйлчилгээ, бильярд, машин хуваалга зэрэг үйлчилгээнүүдийг шууд эрхлэх нөхцөлийг хуулиар бүрдүүллээ. 2. Зөвшөөрөл олгоход 20-30 төрлийн шаардлага тогтоож, зөвшөөрөл олгох процессыг хүндрүүлж байгаа нөхцөлийг өөрчилж, зөвшөөрөл олголтын болон зөвшөөрөл авцсны дараах зөвшөөрөл эзэмшигчид тавигдах нөхцөл шаардлагыг ялгамжтай тогтоож, олон төрлийн баримт бичиг шаарддаг байдлыг багасгаж, зөвшөөрөл олголт явцын хяналтын тэнцвэртэй тогтолцоог бүрдүүлэхээр тусгалаа. 3. Зарим салбарт нэг төрлийн үйл ажиллагааг эрхлэхэд зөвшөөрөл авахд 3-аас 4 жил зарцуулдаг байдлыг зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн тухайлбал барилгын салбарт 16 давхар барилгын За ямар ч үсэн өөрхий ингээд бас нэг гэрэл гэгээ шүү эн чинь бас нэг өөрхий. Тэгэд ямар ч үсэн ойлгож байгаа шүү. Тэгэд учрал сүүлийн үед бас айгүй аштах юм яриад байгаа шүү. Эдийн засгийн эрхчлөөний хууль гээл байгаа. За дээрэс нь зөвшөөрлийн хууль, энэ төр мөрийнхөө компаниудыг хөвчлөгээд яг залуу хүний хувьд бас би ч бас нэлээд гуссан да манай нэг.
Нөгөө мөө сансрын үлэг гэдгсэн нөхөр бол яг одоо бол айгүй зүв ярьж эхэлж байгаа шүү уучлаа. Тэгээ лайк энэ дэр чи өстө лайк дарч нэрээ. Айгүй сайн байна. Лайк. Энэ яг лайк болоод байна. Тэгтээ нэг анхаарах юм байгаа шүү манайхаа. Юу вэ гэхлээр энэ төрд ажиллаж байгаа хүмүүсийн тоо багасахгүй бол дахиад ямар нэг юм дарамт нэмэл гаргаж ирээд байна. Нэг орж ирэл ингээл тоос арчаал гэл ингээл миний тоостой байгаа юм байна штэ. Үйлчлэгээний газар гэж ингээд ороод ирдэг байхгүй. Тэгэхээр энтэйгээ зэрэгцүүлээд тэр нөгөө хялт шалгалт хийж байгаа хүмүүсийнхээ тоог багасгахгүй болвол нөгөө данхар төр байсаар байх юм бол хичнээн сайхан зөвшөөрлийн хуулийг гаргаад хичнээн сайхан эдийн засгийн эрхчлөөний хууль гаргаад нөгөө нэг хүмүүс чи ямар нэг аргаар хулгай хийх дарамтлах аргаа олддог л байхгүй юу. Тэгэхээр нөгөө данхар төрөө хамт багсгаж иж энэ юмнууд чинь ажиллая шүү гэдгийг давхар хэлмээр байна. Тэгээд лайк гоё сайн байна. За нөгөө сайд нарын асуудлаас болоод боо жигсаал цуглаа энэ 7 хоногийн ихэр болсон. Нөгөө дид сайд нарын асуудлаас болоод 24 сая төгрөгийн машин авчиад би дахиад 24 сая төгрөг татвар төлж байгаа байхгүй юу? Яаж амьдрэх гээд байгаа юм бэ энэ усад одоо? Залуучууд яг үнийг хэлэхэд үнэхээр туйлдаж бол гүйцэж чинь. Тэгсэн хэрнээ өөрсдийнхөө суудлыг бэлдэх болохоор нэг хоногт асуудлаа шийдчихдэг. Нийгэмдээ иргэдтэй тулгардаг асуудлыг шийдэхгүй одоо 2-3 жил явж байна. Тэгээд дээрэс нь утаа. Жилийн жилд л ярьдаг шийдэгддэг асуудал. Өнөөдөр нэг хүн ханиад төрлөгч 200 сая төгрөгийн ийм угааснаас ханиад нь идэхгүй шүү дээ. Энэ ханиад нь энэ новшийн утаандаа бүр ингээд вирус нь одоо бүр ингээд дархлаатай болоод арай л дэндүү болцсон. Тэгээд энэ төгжрээ. Яг үнийг хэлэхэд өнөөдөр Монгол 2 ажил амжуулж чадчих юм байна уу? Би машин унж чадахгүй. Юу гэсэн амьд явах хэрэгцээ шүү дээ энэ чинь. Зүгээр л хүний би зүгээр л өнөөдөр Монгол улсын иргэн болж төрснөөрөө улсдаа зүгээр л ханиад төрчихгүй хин шиг те эрүүл гэр бүлтэй өвчин зовлон тусахгүйгээр ажил төрлөө хийгээд амьдрахыг л хүсэж байгаа залуу хүн байхгүй юу? Би өөр ерөөс юу ч хүсээгүй. Яг вэ миний төлсөн тэр 45% татвар нь буцаагаад надад ирдэг байсан бол хамаа алга би тэр 45% татварыг төлье. Тэгж яхад миний төлсөн татвар надад төрөхгүйгээр энэ ордон дотор байгаа 100 суудлыг дахиж би бэлтгэх гэхэлэр үнэхээр одоо би өөлмөр санагдчих чинь үнэхээр бүр гомдоод ах юм уу? Засгийн газар. За ингээд ордны гадаач өстө бөөн залуучууд ирэл өстө арайчтай энэ олон мухар олгоо шиг дэд сайдаар яах юм бэ гэдэг юм жигсаал хийсэн. За дээрэс нь өнгөрсөн 7 хоногт цогтгөрл гишүүн гарын үсэг цуглуулад эхэлсэн байгаа засгийн газрыг огцруулах те. За ингээд эхэлсэн чинь бас яриа хэлцээнд орё гэж хэлсэн юм шиг байна. Өчтөрөөс бас ингээд яриануудыг ажиглаад байхаар үндсэн чиглэлийн яам буюу 4 яамдаа дэд сайдаа үлдээ гэдэг саналууд бас гаргаж байгаа шиг байна засгийн газраас. Тэнийг сонсоод би бас гайхчихлаа. Энэ засгийн газартаа бид нар 8 хийгээгүй шүү дээ. Хямдраад байгаа юм яа одоо 16-аас 4 болгоод л дээ. Удаа хугацаанд ууж ирсэн асуудлууд дээр шийдэл хийхгүйгээр өнөөдөр хүртэл явлаа. Ийм байсаар байхад компаниуд нь жилд 20 мянгаараа одоо татвар өөртөө болж нэмэгдэж дампуурж байгаа компаниудын тоо бас хэдэн 10 мянгаараа нэмэгдэж байхад бүтцээ нэмж дэд сайд томилж гин гэдэг нь энэ засгийн газар юм хийхгүй байна гэтэл байр суурь болохоос биш энийг хэдэн дэд сайд томилох гингүүт нь учиргүй засгийн газрыг өгцруулах гэж гуйдаг юм ерөөсөө биш. За энэ ч одоо хичнээн хуваар хэмдэрсэн гэсэн үг юм шүү. Бараг 75% хэмдрэл зараа. За манайхаа бараа амьдралаа. Манайх зөвхөн 16-гаа болоод 4 хүн сайттай боллоо гэсэн чинь нөгөө тал амар болоо. Үнээр үү? Тэгвэл бол 4 сайттайгаад байж гэж бод. Тийм гэж бодсон юм шиг байна. За тэгээд зогтгол дарга юу гэж ярьсан гэсэн сонсъё. Тэгээд энэ асуултанд өгөө гэж хэрвээ хариулах болвол энэ бол ардын нам ард түмэн рүү санаач өгч байна гэж би ойлгож байна. Эдгээр төрөө улам том болгоно. Наад ард түмний амьдралд оройтж байгаа энэ бүхэн биднэрт адилгүй. Дарга нарын тоогоо улам болгоно гэж ард түмэн санаач өгч байгаа хэрэг шүү. За уг нь ингээ манай ардсан намынхаа амар гоё юм чигч бууж өгөхгүй те. Яг одоо наатаха бол дэд сайд хэрэггүй монголчууд дэд сайд хэрэггүй гэд явж исэн чинь 7 хоногийн сүүлд нэг сонирн болоо явцсан. Эхний мэдээлэл хүргэе.
Улсын хурлд хардчилсан намын бүлэг дэд сайд нарын томилгоог эсэргүүцэн ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндөж гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн нь улс төрийн хурц нөхцөл байдал үүсгээд байсан. Гэвч эрх баригч намын бүлэг ардчилсан намтай хамтран засгийн газрыг огцруулах асуудлыг судлах ажлын эсхийг өнөөдөр байгууллаа. Улс төрийн энэ тохироо нь ардчилсан нам өмнөх хатуу байр сууринаасаа ухарсныг илтгэсэн нь олонний анхаарлыг татаж байна. Хоёр намаас тус бүр 6 гишүүн оролцсон тухайн ажлын хэсэг улсын хурлын намрын чуулган хаахаас өмнө дэд сайд давхар төрийн бүтцийг хязгаарлах хууль эрх зүйн гарц хайн хэмээн мэдгдсэн нь огцруулах улс төрийн дарамт бодит шийдвэрээс илүү хилцээний шат руу шилжсэнийг харуулж байна. Тийм учраас ажлын хэсэг богино хугацаанд ажиллаад улсын хурлын тогтоолын төслийг санаачлаад холбогдох хууль тогтоомжуудыг санаачлаад ингээд цогцоор нь асуудлыг авч үзээл гэж байна. Зөвхөн дэд сайдч биш өөр олон давхардал хийдэл сомгох шаардлагатай шаардлагагүй албан тушаалтууд байгаа учраас эдгээрийг цогцоор нь сомгоцгоё. Зүгээр нэг дүрс гисэн биш, төр зуурын гал унтраах биш асуудал хандъя гэсэн байр сууриас илэрхийлж байна. Яг нэг гоё явж ирсэн нэг сонирн болоо шээстэй. Юу яач хамтраад яачих уу сайд нараа огцруулчих уу. Нэг сонирн болоо. Гэтэ өөрхийн юмдаа ардсан нам ч нөгөө олон жил нөгөө сурсан юмыг сураар байхгүй гэж нэг үг байна л да. Нөгөө олон жил ягдчихлаа шүү дээ манай хэд чи. Тэнгүү чи ингээд бас нөгөө сурсан юм байж байгаад орж ирээд байгаа байхгүй. Ингээд хүү нэр гэд тэ. Гэхдээ юу явах хаа буцаад гайгүй болчих болов гэж одоо найд чинь одоо уг нь нэг ганц сар бол айгүй гоё сөрөг хүчнээ хэлнэ шүү дээ. Тэгээ уг нь бид нар чи амар гоё ингээд хүүшээ ардсан намынхан маань ямар гоё юм бэ? Хямдрал зарлууд наадахын битгий аваарай гэдгсэн чинь манай за 6 гишүүнтэй хэдүүлээ гоё ярилцъя. Тэгээд одоо хүн нам шиг л одоо янган нам битгий болчихсоо л гэж одоо гуймаар байна те. Нөгөө ярьж исэн юм дээр гоё чихч байгаарай. Тэгээд одоо 6 гишүүнтэй нөгөө юунаас ингээд нэг өдөр манайхаа ер нь энэ дэд сайд нь зүг байсан байна гэж шаагаад гараад ирэхүүтэй бурхан байна. Тэрнээс л одоо айж шүү. Тэгээд ямар ч байсан засгийн газрын юу лээ дэд сайд нарыг болон засгийн газрыг огцруулах тухай ардын намтайгаа хамтраад ажлын хэсэгт орчлоо манай ардсан намынхан маань. Баярлалаа. Ажлаас байгаад шээс манай. За ингэж байжсэн чи одоо бас зарим нэг хүмүүсийн одоо хаварч болох гээд байдаг ч юм уу нарч уцлаа. За тэгээд өвчин хөдөлсөн зарим хүмүүс. За одоо ингэж утгаас хамгаалж байгаа ховдын ард иргэд маань одоо ингэж ханцан мөрөгтэй хайрхан руу очдог замыг бол ингэж хашаа барьж хааж байна. За ингэ нэгдэж чаддаг ард түмэн ямар байдаг вэ гэдг нь одоо эндээс харагдаж байна. Бүгд ингэж тэр уулнаас ингэж чулуу дамжуулаад ажилсаг шоргоолж гэдэг шиг л ийм гайхалтай ард түмэндээ. Үгүй би тэгтээ нэг юм гайхаад байгаа. Энд чи одоо ингэ сонсголч хэлээ юусэн. Энд чи ураантай ямар ч холбоогүй гэдэг тахтал ураал гэж ойрлоод байгаа юм. Энэ цаана нэг юм байна. Энд чи одоо газрын ховор элемент гэдэг чи одоо дэлхийд даяараа энэ газрын ховор элементний төлөө бие биенийгаа энэ стратегийн бүтээгдэхүүн болсон тий. Бие биендээ аткаст тавьж гин, бие биендээ бууж өгж гин, эсвэл бол бие биенийхээ өмнө хинэн газрын ховор элементийг одоо барих вэ гэдэг ийм л уралдаан болж байна. Энэ ураантай ямар ч холбоогүй шүү дээ. Яагаад ураан гэдэг юм? Тэгээ би зүгээр маш олон жилийн турш ингээд ажиглахад Монголын ингээд ийм стратегийн бүтээгдэхүүнүүдийг явуулахгүй байгаа энэ их шиг ихэнхдээ гаднаас байдсан шүү. Дандаа эх оронч гэдэг нэрээр орж ирж ийсэн. Дандаа. Тэгээд тэр нь дандаа эх орныхоо эсрэг үйлдэлүүд хийж ийснийг бүгдээр эргэн санах хэрэгтэй. Тэгээд яг үнэндээ ховдынхын эсэргүүцээд байгаа юм уу? Эсвэл нэг юм хідэн нөхдүүд эсэргүүцээд байгаа юм уу гэдг нь бас айгүй сонирхолтой байгаа. За нэг юм болсон байна. Энэ 7 хоногийн сүүлээр оюутлогын сонсголтой холбоотой улсын хурлын тогтоол батлагдсаныг зарласан байна. За тэр үеэр нэгэн хүний реакц олон хүний анхаарлыг татлаа. Энэ хугацаанд сэтгэлээ жилэн бид бүхэнтэй
Хамт байсан ард иргэдэд баярлалаа гэж хэлмээр байна. Энэ би зүгээр Харвардд сойсын анги мэн гэж байдаг юм уу? Жүжигчний анги мэн төгсөн. Гэхдээ яг ингээд доош уг нь уйлчмаар байгаадсан те. Милэг шахсан тэгээд нулимс гараагүй. Тэгээд хоолойгоо чичрүүлж баярлаа. За энэ тогтоол бол зүгээр л айгуу тийм формалтны тогтоол гарсан. Нөгөө л нэг юугаа яа. Одоо нөгөө оногдох хувиа дээшлүүлээ. За тэгээд дээрэс нь нөгөө хүүгээ багасгуулъя гэдэг юм маш ерөнхий тогтоол гарсан. Тэгэл болоо нэг тийм амар уйлж мүлээд гарам байгаагүй. Манай Батнаар уйлаад. Гэтэ энэ нэр Ганбаатарыг даваа шаачлаа шүү те. Манай Исханбаатар хол арайч уйлж байгаагүй маа. Попын удаа поп байсан юм аа. Гэтэ нөгөө нэг юу гэлээ ихэнд ургасан чих юунаас дараа урсан эвэрний илүүжлүү те. Тэр шиг өстой попууд бол нэр дараагийн попууд улам илүү төгөлдршүүлээ шаачд юм байна. Уйлж мөөлөө нулимс оруулаад миний ардаас 10 хэдэн машин өдөр шөнөгөө дагаад байна гэж мэгэл. Тэгээ яг хайсан чинь байхгүй болчлоо. Энэ худлаагийн дугаар нь байж гэж шиг байсан. Стамер шаасаа манаа. Тэгээд ямар ч юм нэг юм формалны тэгээ зүгээр л яг л байдаг л нэг амар онцгой юм байхгүй юм тогтоол байсан. Тэгээд харамсалтай нь яг Оросд шүүх болж байгаа ажиллагаатай зэрэгцээд Монголд оюутлогод шүүх болж ирснийг бас бүгдээрээ санаараа монголчуудаа тий. Тэгээд Батнайранд маань яг ойлгох гэж байгаад мэдэн дүлж байгаад болчлоо. Энэ Харвардын сойсын сургуульд одоо сайн бас сураагүй болов. Би бол зүгээр өмнө нь жоохон сонгон ингэчихгүйсэн ингээд өмнө. Тэгж жагаад яг гарчигтай ойлцох гарч бүр сүртэй тий. Батлагчлаа шүү дээ манайхаа гэж үгээд амар чухал юм чи шаасан бол гоё байсан юм аа. Тэгээд Батнайранд маань нэлээд их түллээ. Сүхбаатарын талбайгаас ердөө 800 метрийн зайд орших шинэ тансаг хэв маяг Monastery Tower. Энэ 7 хоногийн гэгээлэг мэдээ эхлэхэд бэлэн болсон байна манайхаа. Хангаа урмаа шинжил дээр очиж дуусан байж ямар хөөрг юм. Тэр хажуудлын нөхөр бүр ингэ дэмжиж ингэж оолон янзын нагдаа гэдэг. Тэгээд ер нь бас манай бүгчүүд маань сүүлүүд айгүй яг энэ entertainment салбар руу айгүй хүчтэй төрж орж ирж байна тий. Бас нэг би сүүлд нэг YouTube-ийн контент үзсэн. Тэр бас айгүй гоё контент чиг санагдсан. Хачиртай бантай айгүй гоё контент үлээ. Дээрээс нь энэ хангаа авраг бас ингээд гоё хүмүүс дуу муу дуулаад хамгийн гол нь хүүхдийн дуул байна л да. Гэхдээ тэр нь ямар амаа байсан тийм үстэй. Амар гоё гэгээлэг санагдсан надаа. Тэгэд манай хүн чинь өмнө нь бас шивга тарааж ирсэн. Одоо ингээ хүүхдийн дуу дууллаа. Ер нь айгүй сайн хүн bay шүү. Тэгээ манай бүгчүүд маань бас ингээд олон нийтийн ийм одоо уур амьсгал руу орж ирээд ингээд одоо юу гэдгийг те иргэдтэйгээ илүү ойрхон болж байгаа надад бол маш гоё санагцсан. Тэгээд энэ бол энэ 7 хоногийн гэгээлэг мэдээ байлаа. Тэгээд бүгчүүд маань улам илүү гоё иргэдтэйгээ ойрхон байгаасай гэж хүсэж байна. Баярлалаа. Баярлалаа хангаа урахтаа. Гоё дуу дуулсан. За ингээд энэ 7 хоногийн weekly show-гээр өндөрлж надтай хамт байсан та бүхэндээ маш гоё баярлалаа манайхаа. Намайг хөөрхий өрөвдсөн байгаа энэ ид маань. Яг ингээд өстой манай компани бадарч байгаа гэсэн чинь бүгд пивзэг халаад гэсэн. Сүүлдээ зарим нь тасарч басарсан энэ хөрч. Балаа юм болж чинь. Тэгээд мэдээж энэ жил маань маш олон асуудал, сорил, бэрхшээлүүд байсан. Гэхдээ бас маш олон амжилт, бүтээл, сайн мэдээгээр дүүрэн жил байсан шүү. Тэгээд одоо өнөөдрийн мэдэн дээр ч гэсэн харагч чинь те. Дарга нар маань бас ойлгосон байна. Энэ төрийн өмчүүдэд ховчлие гэж байна. За дээрэс нь
одоо зөвшөөрлөө багасгахын, төрийн дарамтаа багасгахыг гэж чинь те татвар матураач гэсэн эргэж харъя гэж чинь энэ бол бидний хувьд энэ жил хийсэн те бидний үгэлсэн, дуулсан те загинсан, хараасан, шоолсон энэ бүхний маань бас нэг үр дүн гарч байгаа болов уу гэж бодож байна. Тэгээд иргэд минь дарга нартаа үг хэлсэн учраас эдэн маань бас ойлгож шүү те. Тэгээд 2025 он бол сайхан жил байсан шүү манайха баярлалаа. Амраз Weekly Show-ны 2025 оны хамгийн сүүлийн дугаараа баярлалаа та бүхэндээ. Хайртай шүү.